Хойд хуулийн шинжилгээний харилцаа нэг 70% өөрчлөлт орж байгаа. За өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дээр үндэслэсэн хууль. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль бол тийм муу хууль биш. Сайн хууль. Тэгэхээр бидний хувьд бол иргэдийн харилцааг нэлээд сайжруулж өгч байгаа. Яг тэгэхээр ойтой холбоотой харилцаан дээр ялангуяа ах хэрэглэн дээр иргэд маань гэмт хэрэг толгойдох асуудлууд их өндөр байна. Тухайлх юм бол намарчаан дээр модоо авцсан байжгаад өвлжөөн жишээ модгүй газарлаа гэхэд өвлжөөргөө модод хэвэрлж явжгаад гэмт хэрэг толгойчих. Тэгэхээр бид нар энэ харилцааг наривсан зохицуулах тодорхой хэмжээний хуулийн зохицуулт хийж өгөх гэдэг болохгүй байна. Хоёрдугаар тойрон дагалт байдлогтой холбоотой асуудлууд байгаа. Энэ дээр бол бид нар нутгийн иргэдэг бол даваа хэрэгтэй болгож өгч байгаа. За гуравдугаарт бол манай Монгол улсад унаанг хортон шавж болон ойрын төмөрт өртсөн хатсан босоо үгсэн моднуудын хэмжээсийг тооцоод багцаалдах юм бол Монгол улсын 32 жилийн нөөц байгаа. Их хэмжээний нөөц гэсэн. Энийг бид эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах хэрэгтэй. Тэгэхээр био эдийн засаг буюу одоо бид нар ойд доторх хожуулнууд байдаг шүү дээ. Жишээлбэл гоо энийг авчиж болдгүй бахтаа гэдэг хүмүүс харагддаг. Нөгөө бага унаангууд байдаг те. Энийг бид нар эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах хэрэгтэй. Бид нар эдийн засгийн хэрэглэлтийг ойн хуулийн дээр сайн хийж чадах юм бол жилдээ 1.80-ийн эдийн засгийн хэрэглэлт бий болох боломжтой салбарт байна гэж бид нар үзэж байгаа. Гуравдугаарт бол хөлөмжийн зах зээл. Өөрөөр хэлбэл бид нар цөлчлөлтөөс хамгаалах зорилготой байгуулагдаж байгаа ногоон зурсууд байна. Энэ бол тармил ойд ордог. Тэр хэсгээр нэгэнт л явагдаж байгаа нүүрс төрөгчийн шингэлтийг бид нар тооцоод өдөр тутамд бусад бүх дэлхийн улс орнууд доллар авч шít. Монгол улс авч чадахгүй. Тэгвэл бид нар энийг авдаг болох хэрэгтэй. Тэгэхэд бол бид нар ойн хуулийн дээр эдийн засгч харилцааг маш сайн хийж өгөх хэрэгтэй болж байгаа гэсэн. Нийгэм буруу мэдээлүүд таргаад байгаа. Жишээлбэл зөвшөөрлөг болгож байна. Зөвшөөрлөг харилцаа ерөөсөй байхгүй. Одоо өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зөвшөөрлийн тухай хууль бол 23 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шүү дээ. 22 оны 6 сард батлагдсан байл. Яг энэ хуулиар явж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар тусгай зөвшөөрлийн харилцааг огт хөндөөгүй. Яг хуучин байсан ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл хэвээрээ байгаа. Ойн дагалт баялаг буюу нөөцийн үйлдвэрлэлийн зөвлөлтөнд тусгай зөвшөөрөл нь хэвээр байгаа. Мод бэлтгэгтэй холбоотой хамааралтай тусгай зөвшөөрлүүд бүгд хэвээрээ байгаа. Тэгэхээр зөвшөөрөлгүй болсон харилцаа ерөөсөй байхгүй. Иргэд гоожингоо сумын төв орж цаасаар бичүүлж авдаг байсан бол цахим мэдээллийн системтэй болсноор гар утаснаас шууд мэдээлээд гар утсан дээр авах боломжийг бүрдүүлэлт өгч байгаа. Ойн сумын ойн менежментийн төлөвлөгөө, аймгийн ойн менежментийн төлөвлөгөө, улсын ойн менежментийн төлөвлөгөө гэсэн менежментийн төлөвлөгөөтэй болж байгаа. Энэ маань өөрөө юу гэсэн үг вэ? Ер нь бол хэзүүл гэсэн үг. Техник эдийн засгийн онцлогууд нь бэлэн болж байгаа гэсэн. Тэр юу гэсэн утгатай вэ гэхээр хаана залуу байв вэ? Хаана бид нар ойжуулт хийх шаардлага байна? Хаана хамгаалтын ногоон зурвас байгуулах шаардлагатай байна? Хаана ойрын төмөрд өртсөн үгсэн босоо моднууд байна? Хаана унаангууд нь байна? Хаана бид нар нэмж ойн тэглэлтийг хийх боломжтой тарих хэсэг нь байна гэдэг ч юм. Хаана самар байна? Бүгдийг мэддэг болно гэсэн. Тэгэхээр тэн дээр тухайн сум болон сум дундын анги тухайн жилийн нөөцөө тодорхойлоод дээд хэмжээг нь тогтоож өгöd тэр дээд хэмжээгээ агентлагаар гоёулаад агентлаг нь тэрийг нь эцэлэн дүгнж хянаад засгийн газрын гишүүн буюу байгаль орчны сайд эцсийн баталгаажуулалтыг хийснээр бүр ихэн нэгдэхээр энэ зохицуултууд хийж өгсөн. Энэ бол өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжтой бол байгаа харилцаа. Тэгэхээр бид нар ойг айлуулах эдийн засгчлуулах шаардлагатай. Дээрээс нь жишээлбэл хөгшин ой буюу тусгай хамгаалалт газрын төв юм гүнлүү байгаа сэржүүлэлт хийж чадахгүй байгаа хэсэгтийг бид нар сэржүүлэх хэрэгтэй. Хүний гар орж иж тэн сэржүүлэлт тодорхой хэмжээний үйл ажиллагаа явагдах хэрэгтэй. Тэгчээс нөгөө ой маань залуужчих дахин нөхөн төлчих процессууд тэнд үүсэж байгаа. Тэгвэл маш шигүү урагчж байгаа учраас бие бинийгээ дараад нарны гэрлэн хүртэл байхгүй болоод шим шүүлэн байхгүй болоод ингээд тухайн ой маань шинэ мод урах болцоог нөхцөл байдалтай. Энгийнээр ярил те. Хэмжлэнгийн асуудал бай. Тэгэхээр бид нар ойд хуулийн дээр бол ямар ч байсан 10/59 зүйлтэйгээр энэ хуулийг бол бид нар явуулж байгаа улсын хурлын гишүүн 18 гишүүн өргөн барьсан. Ийм байл.